Нэг. За орой минь манайхан тэгээд жишээлбэл түгээгээд өгөөрөө ойр лайв хийсэнгүү дотоод сонгуулгээ бас зам муутай явлаа гэж. Тэгээд энэ дотоод сонгуул эхлэхээс өмнөх үйл явдлаар эхлээд ярьсан зүг бахаа гэж. Анх яг энэ дотоод сонгуул эхлэж байхад энэ журам боловсруулж байхад энэ зохион байгуулах зөвлөл байгуулж байхсны эхлээл би бүх талуудад байр суурь илэрхийлжсэн. Орон нутгийн эрх мэдлийн өгчгөө маргаан таслах зөвлөлийг ганцхан төв нам дээр аваа. Зохион байгуулах зөвлөл байгуулж болохгүй гэж хахад одоо энэ гомдоодаа талууд нь ялсан талууд нь бүгдөө л чив чимээгүй зөвхөн хүнээ оруулах зохион байгуулах зөвлөлийг хүнээ оруулах тухай л яриа болж ирсэн. Дараа нь эхлээд намынхаа бүртгэсэн гишүүд дотроо өөрөөр одоо хуучин гишүүд дотроо эхлээд санал хураагаад дараа нь гишүүд илсүүлэх тухай асуудал байх юм биш үү гэж хахад одоо энэ гомдоодоо тал нь ялсан тал нь бүгдөө л чимээгүй байсан. Бүгдөөрийнхэн дотор бол хатаг санаа байсан. Юу вэ гэхээр хүн нэмж илсүүлж байгаа л өрсөлдөнө гэдэг. Бүгдөөрийнхэн дотор санаа хатаг санаа байсан болохоор миний саналыг тухайн үед нь аль нь дэмжээгүй. Тэгээд эндээс эхлээл явсан. Тэгээд нэг хэсэг нь ялагдсан. Үнэхээр үжил баримтлахгүй байсан уу гэвэл үжил баримтлахгүй байсан. Аль тал нь мөнгө гаргасан уу гэвэл гаргасан. Аль нь гишүүд рүүгээ ёс суртахуунгүй байсан уу гэвэл ёс суртахуунгүй байсан. Ямар ч үжил баримтал яриаггүй. Тэр намын арчлалын гэргээгээ аваад эхний нүрийг хараад тэн дээр байгаа үнд зүйл эрхэмлэх үжил баримтлаа уншаагүй. Тэн дээр чи хамгийн ихтэй хувь хүний эрх, хувийн өмч, чөлөөт эдийн засгийг хамгаална гэсэн тэр өгүүлбэрийг хэн ч уншаагүйгээр бүгдөө намд гишүүд эсвэл бүгдөө зөвхөн эрх мэдлийн төлөө улаарсан. Энэ бол маш хуваагүй байсан. Бүгдөө ёс суртахуунгүй байсан. Ёс суртахуунтай байсан бол хэн ч саналаар хэн нэг мөнгө төгрөгөө гэж хэн нэг худалдаж авахгүй байсан. Зүгээр яг бодит байдлыг одоо ингээд дүгнээд харж байхад бол 0 эрдний засгийн газарт байсан сайд нарын баг дийлэнхтэй яллаа. Нөгөө талд нь зандан шатрыг гал хамгаалагч хийжээс Амгланбаатараас ахуулаад нөгөө тал нь тэдний мөнгөөр улс төр хийсэн. Манай нам дотор ийм их мөнгөтэй гишүүд байхгүй. Би өөрийнхөө биеэр тэрийг мэдэрч байгаа. 19 оноос хойш энэ духан дээр эцэгтэй байшингийн дээрэмчтэй тулцсан. Тэрнээс хойш Эрдэнэт байсан миний бүх бизнес дээр дарамт орж, минь надтай хамт бизнес хийдэг байсан бүх залуучуудыг дарамтлж уул уурхай дээр надтай хамт байж исэн зэрэгцээж явж исэн миний дүүнэрийг бүгдөөрнгийн дарамтлж бүх бизнесийг боомлж духан дээр эцэгтэй байшингийн дээрэмч дарж нурааж унсдагсан. Яг энэ мөнгө бол хаанаас орсон бэ гэхээр зандан шатрын талаас нь ч орж ирсэн, 0 эрдэнэ засгийн газрын талаас нь ч орж ирсэн. Туваанаар дамжиж жишээ 0 эрдэнэ засгийн газрын мөнгө орж ирсэн. Манай Баатар хүүгээр дамжиж орчихсон 0 эрдэнэ засгийн газрын мөнгө. Тэ? Ялангуяа туваанаар бол дамжиж орж ирсэн. Эрдэнэ олдоор дамжиж орж ирсэн. Амгланбаатараар дамжиж зандан шатрын засгийн газрын мөнгө орж ирсэн. Пүрэв дөржөөр дамжиж зандан засгийн газрын мөнгө орж ирсэн. Ийм тулаал болсон. Яг зарчимтай байсангүй, увайгүй байлаа, ёс суртахуунгүй байлаа, ямар ч үнд зүйл үзэл баримтлахгүй байлаа. Зүгээр л эрх мэдлийн төлөө халаан болсон. Нэг баяртай байгаа нэг зүйл байгаа. Жонхоогийн тал бүтэн ялагдсан. Жонхоо өөрөө хөвсгөлөөс ганцаархан оржсон юм. Манай Эрдэнэтээс 2 хүн оржсон. Ялсан газар нь Баян онгор булган жонхоогийнхан оржсон газар. Бусд газар бол ганц хоёрд орж ирсэн. Бараг орж ирээгүй ихэнх аймагуд дээр нурж унсан. Одоо нэг Монгол дийлэнх олонх болсон байгаа. Мондэ цөөхөлөө байгаа. Одоохон цөөхөлөө байгаах мэдгүй. Тэгээд тэр Гранд Монгол Жонгол гэдэг цөөхөлөл байгаа. Яг л ийм л юм болсон. Одоо тэр гомдоод байгаа тал нь дандаа Гранд Монгол талынхан л гомдоод байгаа шүү дээ. Анх би та нарт хэлж байхад бүгдөө та нарт дуграагүй байхгүй та. Яг ийм юм болноо. Тийм учраас бүгдөө зарчимтай улс төрийг хийе. Үжил санааныхаа улс төрийг хий. Гишүүд илрүүлж байгаа бол үнд зүйлээ ойлгуулъя.
Үзэл баримтлалаа ойлгуулъя. Энэ арчлалын гэргээг авч байгаа бол хамгийн ихнийх нь хуудсан дээр энийг уншаа, энийг хүлээн зөвшөөрж байгаа мó зөвшөөрөхгүй байгаа мó. Хувь хүний хувийн өмчийн чөлөөт эдийн засаг энэ арчлалын мөн чанаруудыг хүлээн зөвшөөрөх юм уу зөвшөөрөхгүй юм уу? Арчлалын тогтолцоог хүлээн зөвшөөрөх юм уу зөвшөөрөхгүй юм уу? Бусдын өмчийг дээрэмж тооны бусдынхаа онлоо олцсон өмчийг хурааж авъя дээрэмжиж шатаа ялъя гэх юм уу юм уу? Цаазын ялц сэргээ гэх юм уу юм уу? Энийгээ ярьж гişүүдээ эсүүлдэж явсан бол өнөөдрийн маргаан үүсэхгүй байх байсан. Өнөөдөр бүгд аль тал нь увайгүй байсан, аль тал нь ёс суртахуунгүй байсан, зарчимгүй байсан, үзэл баримтлалгүй байсан. Би арчлан намын Эрдэнэт арчлан намын хорооныхонд хэлжсэн, би намын гишүүдтэй хэлжсэн, анхнаас нь л хэлжсэн. Үзэл баримтлалгүй улс төр бол дээрмийн бүлэг болдгийн шүү. Зарчимтай улс төр хийя. Үзэл баримтлал дээр байж зарчимтай ёс суртахуунтай увайгүй биш ёс суртахуунтай улс төр хийя. Бидний тоглоомын дүрм тодорхой байгаад тодорхой тоглоё л гэж хэлсэн. Тэгээд тэрлүү явж чадаагүй харамсалтай. Тэг Баатар хөө дэглэнцгийнхаа чингэлтэйхнийг худалдаж авах мөнгө байх юм бэ. Тувaan дэглэнцгийнхаа төв аймаг мамиг бусад аймагуд руу 100 сая төгрөг явуулах мөнгө байх юм. Энэ хулгай мөнгө нойл эрдэнэ засгийн газрын. Амгаланбаатар Илэн Баланцгийнхаа Баянголынхныг худалдаж авах мөнгө байх юм. Энэ Зандан шатрын засгийн газрын хулгай мөнгө. Аль талч нь хулгай мөнгө авсан. Бид нар өөрсдийнхөө хил хязгаарыг эвдсэн. Бид нар хил хязгаараа эвдсэн. Бид нар өөрсдийнхөө асуудлыг хүнээр шийдвүүлэх гэж өөртөө очиж уулзсан. Бид нар зарчим байхгүй учраас, ёс суртахуунгүй болсон учраас, үзэл баримтлал байхгүй болсон учраас бид нар энийг даваад бүгдөө эвдээд орсон байхгүй юу? Бүгдөө жонхоогоос цухтааж байгаа та нарыг ойлгож байгаа сайн зүйл чинь тэр та нар бүгдөө одоо жонхоодоо очиж орооцолдохыг хүсэхгүй байгаа. Тэр Халтмаагийн Батбулга гэдэг хүнтэй орооцолдохыг хүсэхгүй байгаа. Та нар цагтаа бүгдөө өргөө даваад явж исэн тэр хосноос нь үйд хулгай дээрмийн мөнгнөөс идэж явж исэн хүмүүс одоо бүгд та нар цухтааж байгаа. Тэр талаасаа бол сайн зүйл. Гэхдээ эсэргээрээ та нар Монгол ардын намд алдсан намыг аваач барьцаал хүүл явуулцыг аль тал чинь хийсэн. Увайгүй юм хийсэ. Бидэрт яагаад байггүй үнд зүйл байхгүй, үзэл баримтлал байхгүй, бидэнд ёс суртахуун зарчим гэдэг юм эвдсэн учраас бид ийм увайгүй юм руу явсан. Одоо бид нар 2027-28 оны сонгуул дээр очиод иргэддээ тэр сонгогч дээр очиж юу гэж хэлж очих вэ? Юу ярьцгаах вэ бүгдөө? Одоо та нар яг ялсан юм шиг мэдрэмж авч байгаа нэг Монголынхан тэр ялсан газрууд нь нэг арчлалынхан мордонгоо та нар ялсан юм шиг мэдрэмж авч байгаа. 2028 оны сонгуулиуд та нарын худалдаад аваад мөнгө өгөөс сурцнаа гişүүд чинь Монгол ардын намаас санал аваад та нар эсрэг санал өгнө. Та нар Монгол ардын намын мөнгийг давж мөнгө өгч чадах юм уу? На гişүүдтэй саналаа худалдсан гişүүдтэй та нар тэжэврүүдтэй дахиад нэмж мөнгө өгч чадах юм уу? Давж мөнгө өгч чадах юм уу? На тэжэврүүдтэй манай мөнгийг давж энэ хэдийн их 80 төгрөгийн дээрэм тонуулгын мөнгийг давж та нар тэр сонгогчдын тэр гişүүдтэй мөнгөний өгч чадах юм уу? Чадахгүй учраас та нар арцсан намын гэрийг шатаах гэж оролдлоо ш сая. Гомдлоод гоншгоноод байхаасаа илүүтэй одоо ойлголцох хэрэгтэй. Одоо энэ дөрмөө сахдаг болох хэрэгтэй. Дөрмөн дээр би бол одоо арцсан намд дөрмөө барьдаг л байлгах юм төлөө явна. Хамгийн түрүүнд энэ Монгол ардын намаас мөнгө авч орж ирсэн гişүүдээ хөөж явуулаа. Энэ тувааныхаа хөөж явуул. Энэ Амгаланбаатар хөөж явуул намаас. Юу намын дарга маргагүй. Одоо эдрийг хөөж явуулгүй. Ингэж байж бид зарчим дээр очино, дөрмөө барьдаг болно. Үнд зүйлтэй дээр очино. Яах гэж Тэмүүжин бидний үнд зүйлийн эсрэг явах юм бол намаас хасна гэсэн заалт оруулсан юм бэ гэхээр үзэл санааны эсрэг байгаадаа бол хасаад явж иж энэ нам өөрөө цэвэршин, энэ нам өөрөө зарчимтай болно, ёс суртахуунтай болно. Ёс зүйтэй болно. Тийм учраас бид энэ рүүгээ явнаа. Тийм болохоор арцсан намд одоо зүгээр та нар мөнгөөр орж ирчээд ингэ болно гэж бодож байгаа бол үгүй андуурал байна. Хамгийн муухай новшин тэгээ Оросын Кремлийн байгуулж өгсөн Монгол ардын намын хувайгүй юм бузар муухай
хүмүүсийн тэ сонголтыг мөнгөөр худалдаж авдаг тэ хамгийн муухай юмыг нам дотор оруулж иж ирлээ шүү дээ. Та нар өөрөө шатаалаа шүү дээ өөрсдөө. Жомоо алах гэж гэрээ шатаана гэдэг шиг юм болгочих шүү дээ. Энийг эргэлээд ойлгох ёстой. Тэгээ хамгийн сонголттой хамгийн арчилтай сонгуул болсон. Яагаад гэж юу? Яагаад гэвэл та нар мөнгөний төлөө мөнгө байлаа, нөгөө талд нь эрх мэдэл байлаа, нэг талд нь үнд зүйл байлаа. Та нар бүгд мөнгийг сонголоо. Тэгээ хамгийн сонголттой байлаа. Сонголт чинь энэ үр дүн энэ. Одоо юундаа гонших юм? Анханасаа тоглоомын дүрмийг бүгд л тохир тоглосон шүү дээ. Хин чин надтай энэ болохгүй гэж дуурсан юм бэ? Хин чин ч дуураагүй. Бүх практикууд нь бүх клубүүд нь адилхан л уралдаанд орсон шүү дээ. Тэгэд би яхаараа орохгүй гэж үлдэх ёстой юм. Та нарын тоглоомын зурсан дүрмээр олонхий чинь тоглоомын зурсан дүрмээр ч л тоглосон. Тоглосон тоглоомынхоо дүрмэнд та нар ялагчаад битээ одоо гоншихна. Нөгөө хэдэнс эргээд битээ тэдэрдээ ирэх тийм юу бай. Арслан бал шиг нөгөө дэгээ битээ дээрлэх тэ битээ дохуурах. Хамгийн гол муухай зүйл та нарын үлдээсэн муухай зүйл чинь эргээд Арслан намын гишүүд та нар Монгол ардын намаас давд санал мөнгө өгч чадахгүй бол Арслан намын төлөө саналаа өгөхгүй болгоцсон шүү. Та нарын хамгийн хийсэн муухай юм чи аль аль чинь хийсэн муухай юм энэ. Ялсан хүмүүс та нар өөрсдөө их л мундаг гэж бодож байгаа шиг байна. Монгол ардын нам 28 оны сонгуулиар, их хурлын сонгуулиар, орон нутгийн сонгуулиар намын гишүүд чинь 500 мянга өгөхөд та нар тэрийг давж мөнгө өгч чадах юм уу? Бид нар иргэдээр очиод жишээ нь иргэдээр очиод үзэл баримтлал ярихад иччихээн. Сонгогч дээр очиод манай нам ялгааны юм а бид үнд зүйлтэй үзэл баримталтай нам юм а гэд бид хувийн хөгжлийг дэмждэг, хувийн хүний эрхийг хамгаалдаг, бид чөлөөт эдийн засгийг бий болгодог, бид цомхон төртөө байхыг хүсдэг, бид орон нутгийн бие даасан байдлыг хангахыг хүсдэг гэж ярихад би өмнөөс чийж байна. Маавгийн хэлсүү гэдэг ард түмэн цагаан цаас юу цараач болно гэж та нар тэгж харж байгаа бол энэ дүрж юм да. Ийм юм болсон юм а. Нэг сайн зүйл бол Халтмаагийн Баттуулгын баг бол маш бага 20-30 хүн л орж ирсэн энэ дотор. Дийлэнх нь нэг Монголынхоо орж ирсэн шүү. Тэгээд нэг арчлынхаа мортонгууд орж ирлээ, нэг арчлынхаа орж ирлээ, намын дарга нарыг харж байхад Мондегийнхаа орж ирлээ. Тэ ингэж л харагдаж байна зурагч нь тэгээд гишүүдээ өнөөдрөөс эхлээд мөнгөөр худалдаж авч байгаа хүмүүс та нар энэ гишүүдтэй яаж зарчим ярих вэ? Бид яаж тараа тоглоомынхоо дүрмийг барьж ажиллаж чадах юм бэ гэдгээ бодороо та нар энийг өөрсдөө хийсэн шүү. Та нар өөрсдөө гэрээ шатаах, бензиний авчраа цацсан шүү. Одоо шүдэн зурхад наа гэрчин шатахад бэлэн болчихлоо. Тэрийг айгүй сайн бодоосоо гэж хүсэж байгаа. Бодит байдал бол ийм байна. Тэгээд нэг хэсэг нь нэг чин шударгуу болоод нэг хэсэг нь ардын намтаа тохироод 0 эрдэнэтэй тохироод явсан юм байхгүй. Зандан шатартаач тохирсон 0 эрдэнэ засгийн газар дэсэн манай намын сайд дарга байсан хулгайч нар тэр 0 эрдэнэ засгийн газрын мөнгнөөс хулгай дээрмийнхэн мөнгнөөс ялангуяа тухайн уул уурхайн сайд байхдаа тэр харбины гэрээнээс хэдэн их 80-ийг шаасан тэр мөнгөөрөө саний сонгуулийг хийсэн 0 эрдэнэ засгийн газар байсан сайд нар нь зандан шатрыг үхэн хатан өмөрөөд ирсэн тэр бүрдөрж Амгланбаатар мэтийн нөхдүүд төсвүүдээр орон нутгийн хацуудаар өчнөө мөнгө тавьсан. Тэр мөнгнөөс хулгайж авчиж энчээд сонгуул хийсэн. Ийм л юм болсон. Бодит байдал юм. Үзэл баримтлал яриад, зарчмаа яриад явсан цөөхөн хүмүүс байгаа гэдэгт би итгэж байгаа. Цөөхөн хүмүүс байгаа гэдэгт би итгэж байгаа шүү. Тэгээ бодит байгаа, бодит байдал, бодит үнэн бол ийм болсон юм аа. Зүгээр энд бол нэг хэсэг нь чин шудраггүй болоод ингээд ах юм бол байхгүй. Зүгээр хаяад явж болно, Арслан намыг хаяад явж болно. Тэр тумаа энэ нам чинь тэгвэл хогийн сав болно. Дэрэ бохор гээд хаяад явж болохгүй байх гэж би бол үздэг. Бохор энэ ёс хурдхуунгүй, ийм увайгүй, ийм зарчимгүй, ийм үзэл баримтлалгүй байгаа бол энийг засахын төлөө явна нам дотроо байж. Тийм учраас эрхчлөө төвдөр үзэл санаадаа үнэхээр энийг засахын төлөө гэж байгаа бол ирээд нэг дээр хамтдаа тэмцэнэ.
зарчимтай тэмцэнэ. Дандаа үзэл баримтал хаач ялж исэн үнд зүйл хаач дандаа ялдаг, ёс суртахуун хаач ялдаг. Хизээч ялдаг. Монгол хүн үннээр яваад үхэр тэргээ туулаг үүснэ гэдэг үг чинь энэ үнд зүйлтэй хүн цаашаа өөрийнхөө ихтгэл үнэлтээр явдаг учраас энэ үгийг хэлсэн л дээ. Тэгээ энэ увээгүй байдлыг бид засахын төлөө явна. Гэр орноо цэвэрлэхийн төлөө явна. Тэгээ та нар зүгээр бууж өгөөд ингээд чимээгүй байна гэсэн үг огт биш. Тэгээд энэ ялагдсан байгаа тэг үнэхээр тэр үнд зүйлийг хүсэж байгаа. Үнэхээр энэ зарчим дээр очихыг мөрөөдөж байгаа, хүсэж байгаа, тэмцэхийг хүсэж байгаа үндэсний бодлогоо оронд бүртгэлцээд ялагдсан гишүүдийг бол холбогдороо хамтдаа тэмцэн. Гарц бий, гаргалгаа бий. Тэ бид нар ялах боломж бий. Тэгээ тэрийг олж хараасаа гэж хүсэж байгаа. Тэгээ нэгдээсэй гэж хүсэж байгаа шүү. Тэгээ ардсан нам дотор бол ерөнхийдөө ийм юм болсон шүү. Тэгээд тэрнээс нэг хэсэг нь сайхан сэтгэл гаргаад, нэг хэсэг нь нэг тийм чин шударга байгаад, нэг хэсэг нь тийм муухай юм болсон юм бол ерөөсөө байхгүй. Анхнаасаа дөрмөө бүгд тохирсон, бүгдөө энэ дөрмөд тоглохыг зөвшөөрсөн. Ганцхан эсэргүүцэн нь би манай эрхчлөө төвийнхэн энэ дөрмөд тоглохгүй л гэсэн. Тэгээ бүгдөө л энэ дөрмөөрөө тоглоё гэсэн. Зохион байгуулах зөвлөлийг байгууллаад хэрэггүй маргаан таслах зөвлөлгээд ганцхан нам дээр байгуулж байгаа. Бусдын орон нутагт ирэх мэдлэгийн нөгөө орон нутаг дээр бүх парагцуудын бүх оролцоог л хангах гэсэн. Ганцхан шийдвэр гаргаж байгаа. Оролцоог хангаараа гэлж тэнцээ 5 хүнтэй 10-тай клуб байна уу? Хэдэн хүнтэй байх нь хамаагүй. Бүгдөө нэг нь оролцоолаад орон нутагт нь зохион байгуулж хараа. Тэгээ орон нутаг дээр өөртөө жормоо боловсруулад ингэж явах нь зүгээр л гэж би ийм л зарчим байр суурьтайсэн. Бүгд чимээг бүлдэгээ дуграагүй штэ. Аль аль талчаа. Тэгээ одоо нэг чин шударга болоод хохирогчийн дүр тоглоод гоншгоноод яах вэ? Тэгээ нэгэн та нарын өөртөө чинь зохиосон тоглоомын дүрм. Тэгээ өөртөө та нар ялагдлаа. Гэхдээ эн чинь ялагчлаа гэд хаяад явж байгаа бол тэгээд эн чинь шал утгагүй зүйл. Илүү гэрээ шатаахмаар байгаа бол одоо тэр нэг мөр шатаа. Та нар бол бензин цацсан шүү. Ардсан намын гишүүд амархан худалдагддаг гэдгийг та нар бол өөрсдөө харуулж өгөөд гэрээ шатаацсан шүү. Шатаахад бэлэн болгоод бензин цацсан шүү. 28 оны сонгуульд бол маш эргэлзээтэй болгоо хийсэн шүү Ардсан намыг. Ардсан намын үнд зүйл гэдэг ямар хямдхан юм бэ гэдгийг та нар харуулсан байхгүй юу? Ардсан намын итгэл үнэлтэд гишүүд нь ямар цөөхөн юм бэ? Ямар хямдхан юм бэ гэдээ та нар харуулсан байхгүй юу? Ийм үйлдэл хийсэн шүү. Энийг та нар аль аль тал чинь хийсэн шүү. Би анхнаасаа л хэлээдсэн та нартай. Улс төрийг бол үзэл баримтлахгүй их юм бол бүлэг дээрэмчд болно шүү л гэдэг. Бид нар энэ сонгуулиар нэг нэгэ худалдаж авдаг юм муухай юм хийж болохгүй шүү л гэдэг анхааруулаад хэлсэн. Тэгээ одоо яалтаа гэдэг. Нэгэнд хийцэн чинь. Тэгтээ энэ алдаагаа засаад явах хэрэгтэй. Гарц би гаргалгаа би тэгээ тэрний төлөө харин үзэл баримтлал үнэхээр хүсэж байгаа, үнд зүйл хүсэж байгаа. Үндэсний бодлогоо оронд орохыг хүсээд орж чадаагүй, аймгийн намын оронд, нийслэлийн намын оронд орох гээд орж чадаагүй гişүүдээ бол манай эрхчлөө төвтэй ирж нэг дээрээ бүгдөө хамтдаа үнд зүйл үзэл баримтлал зарчмын төлөө улс төр хийцгээе гэж уриалъя. Сайхан ганц байлгүй бачаад. Коммент уншиж. За. Асуулт байна. Дарга яагаад буулгах гээд байна гэнэ үү? Тэгэхээр дарга яагаад буулгах гээд байна гэнэ үү? Мэдгүй юу дарга ойлгосонгүй. Ард түмнийг ядуу байлгах нь хэнд ашигтай вэ? Манд ашигтай вэ? Яг нөгөө саний хурлын дараа учрлыг яагаад буулгах гээд байна л гэж асууж байгаа юм байна л да бодвол. Үгүй зөв штэ. Ингээд гэдэг байхгүй зандаа үеийн хоол байхдаа их хурлын дарга байсан, Мегомбой их хурлын дарга байсан ингээд яриад тийм. Байсан үнэ. Энэ болдгүй юм байна гэдээ халдаагаа засаад явах нь зүг бидтэй. Энд угаасаа байсан юм чинь байсангүй Монгол ардын нам чинь энэ тухан дээр эзэлтэй байшин дээрэмч чинь монголчуудыг 40-50 мянгаар хядаж алсан бидтэй. Тэгээ өдөр угаасаа алдгийн юм чинь гээд бүгдрээ алуулаад авах юм уу? 40-50 мянгаар ахаа хядуулах юм уу? Тэгээ болохгүй юмыг засаад явах нь зөв шүү дээ. Энэ юу нь буруу юм. Вирус ойлгохгүй байгаа юм. Сонин тэнэг лог гаргаж ирээд байгаа хүмүүсийг.
Урд нь тийм байсан шүү дээ гэдэг. Тэр чинь буруу байжээ. Одоо тэр чинь буруу юм хүргэдэг юм байна гэдэг ах чинь тийм. Тийм. Энд чинь алдаагаа засаад явах нь зүг биз дээ. Тэгээ урд нь ингээ шатаж алаад болоод юм чинь нойд эрдэнэ засгийн газар хулгай дэрэм хийгээд болоод байсан юм чинь тэгвэл зандан шатрын засгийн газар хулгай дэрэмээ хийгэлтэй. Ялгаа нь юу байгаа юм бэ? Тэгээ алдаагаа засаад явах нь зүг биз дээ энэ чинь. За Эрдэнэгуйгаас нь болж асуудал үүссэн гэж бодож байгаа. Эрдэнэгуй одоо та болооч залуусаа дэмжиж өгөөч гэнэ. Бол Баянгол дүүрэг дээр л хилэн болоод байгаа тэгээд баг тийм. Нэг юмыг ойлгох ёстой. Эрдэнэч вэ, Амгаланбаатарч вэ ялгаагүй. Амгаланбаатар бол зандан шатрын засгийн газар мөнгө орж ажилласан. Хүсэн Амгаланбаатар бид хоёр ямар юмныхаа ингэж тэр хэдэн мянган гишүү эсвэл 100 мянган төгрөг мөнгө байх юм бэ? Одоо нэг Баянгол дүүрч нь 2000 арчсан намын гишүүнтэй байсан чинь саяын сонгуулиар 8000 болсон гэдэг байна. 6 мянган гишүү. 6 мянган Амгаланбаатар эзэмшээд байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр тэр чинь Амгаланбаатар Дилэн Баланцгийнхаа юм мөнгө байх. Тэр өгснөө саналаа зарсан хогч нь одоо. Тэгээд та нар би хэлээд байгаа шүү дээ. Өөрөө та нар байшин дугаа бензин цацсан шүү. Арсан намын гишүүдийг ямар үнгүй юм бэ гэдгийг та нар харуулж чадлаа. Арсан намын үнцүүд ямар хямдхан юм бэ гэдгийг та нар харуулсан шүү. Та нар гэрлүүгөө бензин цацсан шүү. Одоо шүдэнд зурхад бүр хийгээд наг гэрчин шатахад бэлэн болчоод байна. Тэгээд гэрээ шатаах юм уу яах юм? Аварж үлдэх юм уу? Бүгдөө энийг засаа цааш нь сайжруулад аваад явах хэрэгтэй юм уу гэдэг дээр л үжил баримталтай үнэхээр улс төр хийя, зарчимтай улс төр хийя, ёс суртахуунтай улс төр хийж сурья гэж байгаа бол бидэртэй нийлээ, манай эрхчлөө төвийнхэнтэй нийлээ. Тэгээ бүгдөө хамтдаа явъя гэх юм. Хамтдаа тэмцээдтэй. Яг өмнө одоо нөгөө ардсан намд хүн гишүүн болохоор хааж орчуулах юм, яаж болох юм, татвар мөнгө яг ерөөсөө ойлгомжгүй байсан шүү дээ. Ер нь хаалттай байсан. Баянгол дүүрч одоо шинэ нөгөө Эрдэнэгийн бүх ах トゥ хамаатан цадын хүргэнбэрүүд нь бүгдийг авцсан. Тэгээ барьцдаг бүх хил амтаа Эрдэнэгаа өөрөө Баянгол дээр өгдлөнжсэн шүү дээ сая. Тэгээ иймэрхүү юмч өөрөө одоо нээлттэй болоод байгаа нь яг шинээр ингээ хүмүүс орж ирээд болоод уг нь сайн тал нь тэр байгаа шүү дээ. Залуучууд тэрж харахгүй байгаа. Залуучууд ч юм уу шууд одоо ингээл амт юм гэсэн сайт руу ороод би ардсан намд тийм гişүүд мэшүүд байгаа ах уу тийм хүмүүс цөөхөнд баг. Би тэрийг нэг тийм сайн тал мал гэж харахгүй байгаа. Ийм угаасаа зарцаа орж ирэл ингэнэ гэдэг аль тал нь л мэдчихсэн шүү дээ. Тэгээд анханасаа тэрийгэ тохироод үнэхээр тийм байсан бол энэ үнд зүйлээ эхлээд уншуулжээд намынхаа гишүүн болохгүй яасан. Тэгээд олон залуучууд оруулж ирж явах хэрэгтэй байсан байхгүй тийм. Тэгээд тэгээгүй эн чинь аль талынхан зардаа шүү дээ. Өөртөө энэ тоглоомын дүрмөр тоглоё гэсэн. Тийм өөртөө л ингээд одоо өөртөө л ингээд аль таланд гишүү эсвэл ладаа чинь гэж бодсон шүү дээ. Тэгэл аль нь тэрнээс манай намын энэ их хурлын гишүүдч вэ, манай намын энэ үндэсний бодлогын орооны гишүүдч вэ тийм их мөнгөтэй хүн байхгүй. Энэ туанаар дамжиж бол тэр харбины гэрээний хулгай дээрмийн мөнгө, нойл эрдний төмөр замын хулгай дээрм, энэ офтек гэрээний 44 их 80 төгрөгийн нүүрсний хулгай дээрм мөнгө бол туанаар дамжиж хангалттай орсон. Аймаг болгонд нэг Монголынхан 100 сая төгрөг явуулсан гэсэн ийм бодит бус. Одоо тэгтээ манай намын үндэсний бодлогоор нэг гишүүд дотор ялангуяа нэг Монголынхны өөрсдийнхнээс дундаас гарч байгаа яриа би өгсөн Илэн Баланцгийнхаа туан тийм их мөнгө байх юм. Хулгаан л мөнгө штэ энэ. За ямар ч сонгуул одоо тэгээ сая нэлээд мөнгөтэй хүмүүс олон хүн гаднаас зэмцүүлж орж ирснээр ингээд одоо нэлээд болж байгаа. За цогт гэрлийг огцруулна гэж байна. Энэ ямар учир болоод явчих вэ? Жанхууг сонгуулиас өмнө яагаад эсрүүч намаас хөөж чадаагүй юм бэ? Мэдгүй тэрийг намын дараагаас л асуусан дээр ах. Уул нь би бол аягүй тодорхой байр суурьтай байсан. Мөнх баяслан Алтмаагийн бат тулгыг сайн хүүгийн Амбатар 3-ыг намаас хөөх ёстой. Одоо ч би тэрэн дээр итгэл үнэмшилтэй байдаг. Хамгийн түрүүнд энэ 3 хүнийг хөөж явуулах хэрэгтэй намаас. Тэгээд энэ араас туснаж ярьдаг, бусдын өмчөг хурааж авъя дээрэмдээ ард түмний баялаг гэд хүмүүсийн бүтээсэн юмыг дээрэмдэж авах гэж улаардаг. Одоо нөгөө ардсан нам байгаа мөртлөө ардсан намын хөвжил баримтлалыг дагдаггүй сэргүүцдэг хүмүүс шүү дээ. Либералууд бол их оронгүй хүмүүс гээд хэлж байгаа болохоор тэр чинь хөөхстэй шүү дээ. Шууд хөөхстэй. Ардсан нам либерал нам гэж бичээстэй байж байгаа. Тийм мөнх ойсглоо эдрэг бол хамгийн түрүүнд хөөж. Энэ нөгөө ган хүлэг тэргүүтээ Баянзүрх дүүргийнх нь намын дараа цогт төрлөө яагаад огцруулах гээд байгаа юм бэ гэсэн байна. Ямар нэгэн үндслэл бол байхгүй байна. Би бол мэдэхгүй байна. Ямар үндслэлээр огцруулах гээд байгаа юм? Яагаад огцруулах гээд байгаа юм мэдэхгүй байна. Тэгээд толгоодод явсан шүү дээ. Тэгээд тулах тийм шудраг байсан юм уу? Энэ тоглоомын дүрмийг тулахт өөрөө зөвшөөрсөн шүү дээ. Тэгээ оролцоод явсан шүү дээ. Өөрөөсөө мөнгө хүмүүсээс хэдэн төгрөг өвөхэд орж байгаа хүмүүсээс хэдэн төгрөг авч мөнгө олгосон байлээ. Мэдж байгаа шүү дээ бид нар. Тэгээ аль тал нь новшин юм хийчээ тэгээд нэгтэл нь ялагчаар гонших нь чинь
Анхнаасаа тоглоомын дүрм чинь буруу байна гэж хэлээд байхад хинж дэмжиж дуграагүй шүү дээ. Анхнаасаа тоглоомын дүрм чинь буруу байна гэж би зөндөл хэлсэн шүү дээ. Тэгж яхад хинж дуграагүй ээжэж одоо тэгээд ингээд нэг тийм туйлын шудраг болоод тийм байхгүй. Одоо зүгээр зарчим дээр очие, үнд зүйл дээр очие, үзэл баримтлал дээр очие. Намын дүрм дээр байгаа үзэл баримтлалын эсрэг явах юм бол намаас хасна гэсэн тэр дүрмөө барь. Дүрмийн хороо руугаа их хурл руугаа орж, дүрмийн хороо руугаа орцгоо, дүрмийн хороон дээр дүрмөө сахиулдаг хүмүүс нь орж дүрмөө барь. Хяналтын зөвлөлдөө орж, хяналтын зөвлөлдөө орж ажиллацгаа. Одоо зарчмаа барьж ажиллацгаая. Одоо тэгээд би хэллээ шүү дээ. Аль тал чинь бензин цацсан шүү. Асан намын гишүүд ямар хямдхан гэдэг та нар миний итгэл үнэмшил болсон, миний үнд зүйл ямар хямдхан болгож та нар харуулсан гэдэг өөрсдөө мэдж гэнэ үү? Ийм л юм болсон шүү дээ. За, өөр нэг юу очиад тэгээд тусах. За өөр юм алгаа хаа. За тэгээ ийм байна. Тэгээ үнэхээр үжил баримталтай байхыг хүсэж байгаа бол үнэхээр ардсан нам шиг байлгая. Энэ нэг эрхчлөөний үзлийг аваад явчих. Энэ эрхчлөөнийх нь үзэлдээр нь байлгах. Энэ намаа зөв тийш нь хөтлөөд явъя. Энэ хулгайч дээрэмчдээс салгая гэж байгаа бол дотор нь орж иж зарчимтай байж иж үзчихэж салгаж авч явна. Хамгийн түрүүнд энэ туваанаа толгойлуулсан 0 эрдэнэ засгийн газартаа холбогдсон дээрэмчдэг хөөж явуулнаа. Хамгийн түрүүнд хийх ажлуудын маань нэг энэ. Энэний төлөө бүгдөө явна. Амгланбаатар тэргүүтээ энэ Зандан шатрын засгийн газраас санхүүжиж байгаа хулгайчлыг зөхөөж явуулна. Яагаад бидний энэ объем давчваа бидний орж болохгүй тэр улаан бүсийг аль хэдийн даваад явуулсан. Эдрээр одоо яах юм? Ардсан нам. Эдрийг хөөж явуулнаа. Ардсан нам өөрөө зарчимтай байхын тулд эдрийг хийнэ. Хамгийн түрүүнд тэр мөнх баясгалан дээр Санхүүгийн Ганбаатар тэр Халтмаагийн Батлаггаар хөөж явуулах ёстой. Ингэжээж энэ нам өөрөө цаашаа зарчимтай үнцүүлэлтэй болж явна. Тэгэхээр энэний төлөө хийх гэж байгаа бол энд итгэл үнэмшил байгаа бол ардсан намын гишүүд ардсан намын үндэсний болгоны хоронд орох гээд цаа орж чадаагүй гомдгцод үнэхээр зарчим дээр ирэх гэж бодож байгаа бол манай эрхчлөө төвхөнтэй нэг дээр бид удахгүй ингээд зарчмаа аюу тодорхой болгоод та нарт ярьчихлаа. Тэгээ бид удахгүй бас нэг арга хэмжээ тэрэн дээр ирээд бидэнтэй холбогдоод оролцоод яваарай гэдгийг уриалъя. За тэгээ өнөөдрийнхөө лайвыг энэ хүргээд өндөрлөё. Тэгээ иргэд маань бас ойлгосон баха. Ардсан нам дотор ийм л юм болсон. Тэгээд мэдээж үзэл баримталтай итгэл үнэмшилтэй гişүүд цөөнгүй би хизээж өөрсдийнхөө үзэл баримтлалыг зараагүй гişүүд цөөнгүй байгаа шүү гэдгийг ойлгоорой. Тэгээ бүгдөө ийм хямдхан хүмүүс биш шүү гэдгийг бас ойлгоорой. Тэгээд жишээлдээ түгээгээд өгөөрөө. За баярлалаа.